Сайн уу, Солонгой байна. Өнөөдрийнхөө видеогоор дамжуулаад та бүхэнд Есүс Христэд би өөрөө яг хэрхэн итгэсэн эзэн Есүсийг хэрхэн хүлээж авсан талаараа өөрийнхөө гэрчлэлийг хуваалцах гэсэн юм аа. Гэр бүл маань ерөнхийдөө архины хамааралтай гэр бүл байсан. Тэгээ Монгол айл өрх болгон сайн мэдэх баха хин нэг нь одоо ойрын хамаатан ч юм уу хин нэг холын хамаатан ямар нэгэн байдлаар архины хамааралд өртөх байдал бол маш түгээмэл байдаг. За миний гэр бүл бол яг төрсэн гэр бүлийн хүмүүс дундаас архины хамааралтай байдаг байсан. Тухайн цаг үед хүүхэд байсан учраас яг энэ асуудал шийдэгдэх юм бол одоо миний амьдрал сайхан болчих гээд байгаа юм шиг тийм сэтгэлээр одоо ямар нэгэн өөрөөсөө дээгүр хүчнийг хайж эрэлхийлж байсан юм шиг би одоо бодоход тэгээ санагддаг. Тэгээд яг ч юм тухайн цаг үеийн Христ итгэгч нар маш их одоо өнгөтэй юм тохиомлууд одоо янз янзын зурагтай Есүсийн тухай тохиомлуудыг гэрийн үүдэнд ингээд маш уйггүйгээр ингээд хараадаг байсан. Тэгээд тухайн үед болохоор хамгийн анх Есүсийн тухай сонссон харсан маань өөрөө тэр номноос сонирхож уншиж судалж гэж өөрөө одоо эвлхийлжсэн байгаа. Тэгээд тухайн үед яг ямар учиртайг нь ерөөсөө ойлгоогүй. Тэгээд мэдээж хүүхд юм чи яагаад энэ асуудал одоо миний гэр бүлд маш их байна. Энэ архинаас болоод миний гэр бүл бол ерөөхдөө бүх зүйлээ алдсан байдаг. За тэгээд эд хөрөнгөөс илүү бас гэр бүлийн амар тайван гэдэг бол айгүй чухал байдаг. Тэр амар тайван гэдэг зүйлийг ерөөхдөө алдсан. Хамгийн анх ах маань болохоор чуулганд ирсэн байгаа. Миний төрсөн ах би төрсөн ахыхаа урилгаар Иесус Христийн цуулаанд анх ороод хамгийн анх Иесус рүү хандан залбирч байлаа. Тэгээд тухайн залбирлаа яг л би саяхан мэд одоо маш тод сандаг. Тэр залбиралд маань юу гэсэн бэхээр хэрвээ та үнэхээр Иесусийн яг энэ хүмүүсийн хэлээд байгаагаар та байдаг бурхан юм бол үнэн бурхан юм бол та миний гэр бүлд байгаа архины хамаарлыг та яг одоо болиулж өгөөч гэж би залбирсан байгаа да. Тэгээд яг бурхан яг л гайхамшигтай юм шиг миний өөртөө өмнө одоо хараагүй яг тэр зүйлсийг тухайн агшинд хийгээд одоо тухайн архины хамаарлалтай хүмүүс маань болохоор 2-7 хоног архи уухгүй байх. За тэгээд архиндаа буцаж одоо архины хамаарлалтаа буцаж орох. За тэгээд сар болох. Одоо миний залбирлын уулмаас тэр хүний одоо донтолт нь тэг архин додох донтолт нь зогсож байгааг би хараад энэ Иесус ч бол хариулдаг бурхан юм байна штэ гэдгийг би мэдсэн байгаа. Тэгээ явцын дунд яасан бэ гэхээр хамгийн анх яг тэр бол үнэхээр миний хувьд бол үнэхээр гайхамшиг байсан. Тэгээд хинч тэр архины хамааралтай гэр бүлийн гишүүний маань зогсож чаддгүй байсан ба ямар ч хүчин бид нар аль хэдийн